Киноны эхэнд Круилагийн бага насны түүхээр кино маань эхэлдэг. Түүнийг төрөхөд өгсөн жинхэнэ нэрийг Стелла гэдэг ажээ. Тэр төрөлхийн хачирхалтай үстэй төрсөн, нэг тал нь хар, нөгөө тал нь цагаан. Иймээс нь болж хүмүүс түүнийг гаж гэж үзээд түүнээс зайгаа барьдаг болсон юм. Стеллагийн ээж түүнийг ганцаараа өсгсөн бөгөөд тэр хоёрт нь л зан аран шинтэй, заримдаа хэрцгий. Заримдаа маш сайхан сэтгэлтэй болдог байв. Ээж нь түүнд бүх хүүхдүүдтэй сайхан харьцаж, муу чанараа хянаж байх ёстой гэж тайлбарласан боловч Стелла сургууль дээрээ бусдтай үргэлж муудалцдаг, бүр зодтолдог байв. Тэр зөвхөн хоёр л найзтай байсан, нохоо болон түүнтэй хамт сурдаг ангийнхан найз. Стелла өдөр бүр зодтолдог байсан тул сургуулаасаа хөөгдөжээ. Ингээд Стеллагийн ээж түүнийг Лондон руу авч явдаг. Стелла үргэлж загвар зохион бүтээгч болох сонирхолтой байсан тул ээждээ мөрөөдлөө их хотод биелүүлж чадна гэж хэлдэг. Стеллагийн ээж хуучны найзаасаа тусламж гуйхаар очиж байгаа ба. Тэр хоёр газрын өндөрлөгт байрлах далайн ирэг дээрх маш том ордонд хүрдэг. Стеллагийн ээж охиндоо үнэтэй зүйлд өгч машинаас буухыг хатуу хориглож захидаг. Гэсэн хэдий ч Стелла ээжийнхээ үгэнд оролгүй. Машинаасаа бууж том ордонд загварын шоу болж байгааг харлаа. Үүнийг хараад тэр дотгошоо ороход түүн рүү 3 нохоо дагаж байгааг хараад Стелла ноход өөрийг нь хазах гэж байна хэмээн айсан тул хурдан цухтаангүй. Харамсалтай нь тэдгээр ноход ээжийг нь найзтайгаа ярилцаж байхад нь дайрч унгаалаа. Үүний улмаас Стеллагийн ээж тагтнаас унаж газар дээрээ нас баржээ. Үүнийг харсан Стелла маш их гуниглаж энэ бүхний төлөө өөрийгөө буруутгав. Тэгээд мөрдөн байцаалт эхэлж Стелла тэндээс яран цухтааж байхдаа тэнд ээжийнхээ бэлгэлсэн зүйлтийг унгажээ. Ээжийнхээ үгэнд ороод машинаасаа буугаагүй бол ээж нь өнөөдөр амьд сэрүүн байх байсан. Нохоонууд ээж рүү дайрахгүй байх байсан гэж бодон өөрийгөө маш их цөхлөө. Ийм бодолтойгоор Стелла уйлсаар хог ачдаг машин руу өсөрч явсаар Лондонд хүрч 2 хүүтэй уулзлаа. Тэднийг харахад тэд ч бас орон гэргүй бололтой. Ингээд Стелла тэднийг дагаж амьдарч байгаа газарт нь очдог. 2 хүүгэн түүн рүү харж Стеллаг амьдрах газаргүй гэдгийг мэдээд түүний дагуулахаар болов. Юуны өмнө Стелла бусад охид шиг харагдахын тулд үсээ бодох хэрэгтэй. Үүнээс хойш тэр үргэлж үсээ боддог болжээ. Ийхүү хэдийн 10 жил өнгөрч энэ 3 үсч том болон хулгайхийн амьдарч иржээ. Энгийн хулгайч нарч биш, өнөөдрийг хүртэл хинч барьж чадаагүй мэргэжлийн хулгайч нар юм. Тэд халааснаас мөнгө суулгах гэх мэт жижиг хулгай хийдэг байсан ч Стелла өөртөө болон 2 залуудаа тусгай хувцас зохион бүтээдэг болсон байна. Тэрээр багаасаа загварт дуртай байсан болохоор энэ талаараа маш мэдрэмжтэй. Нэгэн өдөр Стелла өөрийгөө ээжийнхээ хүснээр бол ийм амьдралаар амьдрах ёсгүй гэж бодож эхэлдэг. Тэрээр Лондонгийн Либертид анхнаасаа л ажиллах хүсэл эрмэлзэлтэй байсан. Тэнд алдартай загвар зохион бүтээгчид ажилладаг нэр хүндтэй газар байсан юм. Найз нь түүний төрсөн өдрөөр онцгой гинтийн бэлэг барьж Стеллаг оюун ухаан самбаагаараа Либертид ажилд оруулав. Гэвч тэр нь тэнд загвар зохион бүтээгчийн биш, үйлчлэгчийн ажилд орсон байдаг. Хөөрхий охин тэнд угаалгын өрөө цэвэрлэдэг байсан. Одоо тэр угаалгын өрөө цэвэрлэж шал арчхаас залхаж байлаа. Тэр дарга харах болгондоо боломж гуйдаг байсан ч дарга нь түүнийг хизээж сонсож байгаагүй. Нэг өдөр Стелла нойргүй хонож бүхэл бүтэн барилгыг цэвэрлэх шаардлагатай болжээ. Тэр даргынхаа өрөөнөөс нэг шил архи аваад ууж эхэлдэг. Тэр юу хийж байгаагаа ч ойлгохгүй болтлоо согтсон байлаа. Цогтуудаа гадаа цонхон дээр юм бичиж үзүүлэнг өөрийн хүснээрээ чимгэлсэн байлаа. Өглөө болоход тэнд бөөн хүмүүс цугларчээ. Учир нь шөнө энэ бүхнийг хийж байхдаа Стелла бас тэндээ хонсон байв. Дарга нь ирээд Стеллагийн үйлдэлээс болж маш их уурлана. Тэр түүнд уурлаж түүнийг ажлаас нь халах гэж байлаа. Тэнд Лондонгийн шилдэг загвар зохион бүтээгч орж ирдэг бөгөөд түүнийг Баронесса гэдэг. Тэр Стеллагийн чимгэлсэн үзүүлэнг хараад маш их баяртай байсан бөгөөд шууд Стеллаг ажилд авлаа. Тэрээр олон жилийн хугацаанд би ийм сайхан чимгэлсэн үзүүлэнгийн цонх дамин харж байгаагүй гэж хэлдэг. Стелла багасаа л энэ зүйлийг хийх чадвартай байсан байх. За тэгээд маргааш өдөр нь Стелла 17 цагт Баронессагийн ажлын өрөөнд ирлээ. Тэр бас Стеллагийн ажилд их дуртай. Хэдхэн хоногийн дотор Стелла бароны тусгай ажилтан болно. Нэгэн өдөр тэр Баронесса үнэт идэлээ тусгай нууц тасалгаанд хадгалж байхыг олж харжээ. Энд бүх зүйл маш сайхан байсан. Стелла бас ажилдаа маш их баяртай байв. Тэр анхнаасаа загвар зохион бүтээгч болох хүсэл эрмэлзэлтэй байсан нь биелсэн. Нэгэн өдөр тэр Баронессагийн зүүсэн зүйлтийг анзаарлаа. Ээжигээ нас барсан шөнө ээж надад үнийг өгсөн гэж Стелла дотроо хэлв.
Стелла тэндээс цухтах үедээ энэ зүйлтийг тэр газарт унгаасан юм. Стелла баронессагаас зүйлтний талаар асуухад "Тийм ээ, энэ бол миний зүйлт. Гэхдээ хэдэн жилийн өмнө үүнийг нэг эмэгтэй надаас хулгайлсан" гэж хариулдаг. Баронесса Стеллагийн ээжийг хулгайч гэж дуудаж байна гэсэн үг. Эдгээрийг сонсоод Стелла маш их уурлаж, одоо тэр зүйлдээ буцааж авах талаар бодож байлаа. Иймээс Стелла найзууд дээрээ очиж бүх зүйлийг тайлбарллаа. Тэд баронессаг үдшилтэхдээ завгүй байх үед нь зүйлтийг хулгайлахаар төлөвлөгөө гаргав. Бид энэ өдөр тэр зүйлтийг хулгайлах болно гэж Стелла хэллээ. Стеллагийн найзуудын нэг нь TikTok камертай хэсэгт ирж, нөгөө нь шүүгээ байх газар иржээ. Бүгд хар цагаан хувцас өмссөн байлаа. Үдшилтэд Стелла өөрөө ирсэн боловч Стелла хүн бүрээс өөр харагдаж байв. Тэр жинхэнэ дүр төрхөө олжээ. Улаан өнгийн даашин зөмсөж тэр маш үзэсгэлэнтэй харагдаж байлаа. Ийм дүр төрхтэй байгаа зорилго нь хүн бүрийн анхаарлыг өөр лүгээ чиглүүлэх явдал байв. Баронесса танигдахгүй тулд нүүрэндээ маск зүүсэн байв. Гинэт Стелла баронессагийн хүзүүндээ зүүснийг хараад гайхширлаа. Энэ нь зүйлтэнд биш, чихэн дэгтэн л дээ. Баронесса Стеллаг үнэхээр таних боломжгүй байсан. Яагаад гэж тэр ээжийнхээ үргэлж зайлсхийж байхыг зөвлөдөг байсан дарангуйлагч Круйлагийн дүрээр түүний өмнө орж ирсэн юм. Үдшилэг дээр бүх хүмүүсийн анхаарал түүн дээр байсан тул баронесса Стеллад атаархаж байв. Бүх нүд Стелла дээр байгаа болохоор энэ үдшилэг бароных биш, Стеллагийн шиг л байлаа. Ийм байдал түүнд огтхонч таалагдаагүй. Үдшилэг дээр Стеллагийн найзуудын нэг нь таванд хархнууд авчирч баронессагийн өмнө тавьсан нь түүнийг балмагдуулж тэр хашгирч чарлан. Үдшилэг дээр эмх замбраагүй байдал үүсгэхэд Стелла үүнийг далимдуулан барооны хүзүүнээс зүйлтийг авч нохоо руугаа шидэж өгдөг. Баронессач нохойг зүйлтийг нь зуусан байгааг анзаарч онцгой тохиогоор шүүлтлээ. Стелла өмнөх үеэ санаж 3 нохоо ээжийг нь дайрч унган ээж нь нас барсныг саналаа. Одоо тэдний нэг нь Стеллагийн нохооноос зүйлтийг булаасан байлаа. Стелла тэд ээж рүү дайрсан нохоттой адилхан байгааг санаж байлаа. Мөн тэр өдөр баронесса яг ингэж шүүлдэж байсан юм. Ээжийнх нь жинхэнэ алуурчин бол баронесса гэдгийг тэр одоо бүрэн ойлгож мэдлээ. Тэр буцаж ирээд найзуудтай бүх зүйлийг хэлдэг. Иймээс Стелла баронессагаас ээжийнхээ өшөөг заавал авна гэж шийджээ. Тэрээр муу галзуу дүрээрээ үлдэхээр шийдэж, учир нь тэр сайнаараа байсан ч өнөө хүртэл юу ч хожоогүй. Тиймээс тэр Стеллагаас Круйла болдог. Круйла болсныхоо дараа сэтгүүлч болсон багийн найзтайгаа уулзахаар очлоо. Стелла түүнийг өчигдөр орой үдшилэг дээр харсан ба тэрч бас түүнийг таньжээ. Тэр найздаа одоо том зүйл хийх гэж байгаагаа хэлдэг. Круйла найзуудтай хэлж баронессагийн нохтыг хулгайлуулж мөн маш том загвар зохион бүтээгчийг гэртээ урьжээ. Круйлагийн толгойд маш том галзуу санаа бий. Круйла игэл жирийн гим зэмгүй охины дүрд хувирсан хിവэрээ. Стелла баронессыг ажиглахын тулд барооны ажлын өрөөнд ирж ажиллаа хийсээр байдаг. Стелла Круйлагийн дүрээр барооны шоунд ээлж дараалан янз бүрийн загвартаагаар очдог болжээ. Тэрээр баронессагийн шоуны бүх анхаарлыг өөртөө хандуулж, бүх шүтэн бишрэгчдийн анхаарлыг татдаг. Баронесса энэ бүх зүйлд залхаж байлаа. Тэрээр Круйлагийн эсрэг шүүхэд хэрэг үүсгэх талаар бодож байв. Тэр бас найз дээр нь Круйла хаан байгааг нь мэдхээр очдогч найз нь Круйлагийг хаан байгаа талаар юу ч мэддэггүй. Стелла ажил дээрээ дараагийн арга хэмжээнд зориулсан. Өмнөд Америкаас тусгай төрлийн хясаа хэрэглэхээр захиалж, маш гоёмсог сайхан даашинд зохион урлан бүтээжээ. Круйла түүний загварыг хулгайлчих байх гэсэн найзаасаа болж, баронесса бүх даашинзаа асар том сейфэнд цоожилжээ. Стеллагийн гэрт найз нь ирсэн байх ба тэр өдөр хулгайлсан баронессагийн нохтын арьсаар гайхалтай цуг хийж чадна гэж хэлдэг. Дахиад бас шоуны өдөр ирж, баронесса бүх загвар зохион бүтээгчийнхээ хувцас хадгалагдаж байгаа. Сейфээ онгойлгоход маш олон ялаа гарч хаасайгүй тархаж эмх замбраагүй байдал үүсгэдэг. Стеллагийн даашинзыг урлахад ашигласан хясаа нь ялааны өндөг байжээ. Өндөгнүүд нь ялаанууд болж нисэлдэхэд бүгд барооны үзүүлбэрийг орхиж гарцгаалаа. Нөгөө талаараа Стелла өөрийн Круйла дүрээрээ шоу хийж байсан юм. Эндээс баронесса Стелла бол үнэндээ Круйла гэдгийг ойлгосон бөгөөд одоо тэр нохтыг нь алж арьсаар нь хүрэм хийсэн гэдгийг мэдэж байлаа. Стелла шоугаа дуусгаад гэртээ буцаж ирэхэд баронессагийн захиалгаар хүмүүс ирж найзуудаа гинжлэгдсэн байхыг харав. Мөн Стеллаг найзуудтай нь хамт хүлж гэрт нь гал тавьж нохтоо дагуулan гарч явж байгаа нь Стелла барооны нохтыг алаагүйг харуулж байгаа юм. Стелла ухаж байгаа юм шиг дүрслэгдсэн ч маргааш өглөө нь Стеллаг сэрэхэд барооны гэрт байлаа. Баронессагийн нэгэн онцгой хүн түнд цай авчирч өглөө. Тэр түнд үннийг хэлийгээд баронесса бол чиний жинхэнэ ээж гэдгийг хэлж зүйлтийг нь буцааж өгнө. Тэр бол үнэндээ сэтгцэн эмэгтэй галзуу эмэгтэй гэлээ.
чамайг төрөхөд бараанаасаа надад чамайг алахыг тушаасан ч би тэгээгүй. Шивгчэнд өгсөн. Аав чинь нас барахаасаа өмнө бүх хөрөнгөө чамд шилжүүлсэн. Энэ бүхнийг сонсоод Стелла маш их гунигтай байлаа. Одоо түүний хийхийг хүсч буй хамгийн ихний зүйл бол жинхэнэ охиноо өөрөөр хэлбэл Стеллагийн хурамч алахын хэрэгээр бараанаасаа баривчлуулахын тулд Стеллагийн багтаа хамт амьдарч байсан найз нөхдөд шоронгоос гаргах явдал юм. Тэр найзуудтайгаа төлөвлөгөө гаргадаг. Бараанаасаа үдшилэг хийх гэж байхад нь Стелла бүх зочдод адилхан гараар ойсон хувцас илгээдэг. Нөгөө төгөр бараанаасаа Стелла амьд байгааг бас мэдв. Тэр ч бас үүнд бэлэн байсан. Барааны үдшилэг Стеллагийн ээж, өөрөөр хэлбэл бараанаасаа өөрийн шивгчин болох Стеллагийн өргөмөл ихийг хөнөөсөн ордондоо байсан юм. Тухайн үед охиноо сайн харж хандахын тулд бараанаасаагаас мөнгө зээлэхээр ирсэн боловч бараанаасаа түүнийг алжээ. Одоо энэ үдшилэгт оролцсон бүх хүмүүс бараанаасааг бидэн рүү явуулсан гэж бодсон учраас бүгд Стеллагийн гэрлүүн нэлгээсэн хувцастай ирцгээсэн байв. Энд бүгд Стеллагийн шиг хиймэл үсцүүлсэн байсан тул одоо бараанаасаа Стеллаг олоход маш хэцүү байв. Барааны ноход гарахаар тэмүүлж эхэллээ. Стелла тагтны хамгаалалтын урд зогсож байлаа. Тэр өмнө нь бараанаасаагийн шүглийг авсан байж, шүглийн чимээг сонсоод ноход гарч ирэв. Стелла эхлээд бараанаасаад бүх түүхээ ярина. Бараанаасаа гунигтай болж Стеллаг тэрсэн боловч гинэт Стеллаг доош шидэв. Гэхдээ үүнийг хийх үед нь бүх зочдыг Стеллагийн, өөрөөр хэлбэл Крюйлагийн найз зочдыг гадагш авчирсан тул бүгдийг харлаа. Бараанаасаа төрсөн охиноо хөнөөсөн хэрэгээр цагдаад баригджээ. Стеллагийн амьдрал хараахан дуусаагүй. Унахаасаа өмнө өмссөн хувцас хажуугаараа онгоодог, чухар маягаар зохион бүтээсэн бөгөөд түүнийхээ ачаар амьд үлджээ. Тиймээс одоо Стелла бүх амьдралаа Крюйлагийн дүрд өнгөрөөх ёстой. Ээж нь бас шудраг ёсыг олж авсны дараа тэр маш их баяртай байв. Тэр аз жаргалынхаа хажуугаар амьдралдаа сэтгэл өдрөг амьдарч эхэлдэг. Энэ кино маань ингээд дуусч байна.